Иргэний хууль, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид, 3 дугаар бүлэг иргэн. 14 дугаар зүйл иргэний эрх зүйн чадвар. 14-ийн 1 иргэний эрх зүйн чадвар нь иргэнийг төрсөн үеэс эхэлж нас барснаар дуусгар болно. 14-ийн 2 иргэний эрх зүйн чадварыг хязгаарлахыг хориглоно. 15 дугаар зүйл иргэний эрх зүйн бүрэн чадамж. 15-ийн 1 иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйллэлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно. 15-ийн 2 хууль заасан үндэслэл журмын дагуу шүүх 16-аас 18 хүртэлх насны иргэнийг түүний хүсэлт эцэг их асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцож болно. 15-ийн 3 иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцсон шүүхийн шийдвэрийг зохиох үндэслэл байвал сонирхох шийдгээдийн хүсэлтээр шүүх хүчингүй болгож болно. 16 дугаар зүйл иргэний эрх зүйн бүрэн бус чадамж. 16-гийн 1 насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна. 16-гийн 2 насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч, эцэг их харгалзан дэмжигчийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийнэ. 16-гийн 3 насанд хүрээгүй иргэн хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлгүйгээр дараах эрхээ бие даан хэрэгжүүлж болно. 16-гийн 3-ийн 1 өөрийн хөдөлмөрийн хөлс, оюутны тэтгэлэг, тэдгээтэй адилдах бусад орлого, тэдэнд өөрийн үзмжээр захиран зарцуулахад нь зориулж шилжүүлсэн эд хөрөнгийг захиран зарцуулах. 16-гийн 3-ийн 2 өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх ахуйн чанартай хэлцэл хийх. 16-гийн 3-ийн 3 энэ хуулийн 16-гийн 3-ийн 1 заасан орлогыг банк, зээлийн байгууллагад хадгалуулах. 16-гийн 4 16-аас 18 хүртэлх насны иргэн хоршооны гишүүн байж болно. 17 дугаар зүйл иргэний эрх зүйн зарим чадамж. 17-гийн 1 7-аас 14 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн зарим чадамжтай байна. 17-гийн 2 7-аас 14 хүртэлх насны этгээдийн хийсэн өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч, эцэг их асран хамгаалагч хийнэ. 18 дугаар зүйл иргэний эрх зүйн чадамжгүй иргэн. 18-ийн 1 7 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн чадамжгүй байна. 18-ийн 2 сэтгцийн өвчний улмаас өөрийн үйллийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдах чадахгүй болсон этгээдийг шүүх иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож түүнд асран хамгаалалт тогтооно. 18-ийн 3 иргэний эрх зүйн чадамжгүй этгээдийн нэрийн өмнөөс түүний хууль ёсны төлөөлөгч, эцэг их асран хамгаалагч хэлцэл хийнэ. 18-ийн 4 иргэний эрх зүйн чадамжгүй тооцох үндэслэл болсон нөхцөл байдал үгүй болсон тохиолдолд шүүх тухайн этгээдийг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцсон шийдвэрийг хүчингүй болгоно. 19 дугаар зүйл иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлах. 19-ийн 1 мансууруулах болон сэтгэгцэд нөлөөлөх бодис согтууруулах ундаа байнга хэрэглэж гэр бүлээ эдийн засгийн талаар хүнд байдалд оруулсан насанд хүрсэн этгээдийн иргэний эрх зүйн чадамжийг сонирхож этгээдийн хүсэл дээр шүүх хуулиар тогтоосон журмаар хязгаарлаж харгалзан дэмжигч томилж болно. 19-ийн 2 иргэний эрх зүйн чадамжийг хэлцэл хийх замаар хязгаарлахыг хориглоно. 19-ийн 3 иргэний эрх зүйн чадамж нь хязгаарлагдсан этгээд хязгаарлагдаагүй чадамжийнхаа хүрээнд харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр хэлцэл хийж болно. 19-ийн 4 иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлах үндэслэл болсон нөхцөл байдал үгүй болсон бол тухайн этгээдэд тогтоосон хязгаарлалтыг шүүх хүчингүй болгож харгалзан дэмжигчийг үүргээс нь чөлөөлнө. 20 дугаар зүйл иргэний нэр. 21 иргэн өөрийн нэртэй байна. 22 иргэний нэрийг бүртгэх, өөрчлөх журмыг хуулиар тогтооно. 23 иргэний нэрийг эрх бүхий байгууллагад бүртгүүлнэ. Иргэний эрх үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ. Гагцхүү хууль заасан нөхцөл журмын дагуу зохиомол нэр хэрэглэж болно. 24 иргэн нэрээ өөрчилсөн түүний өмнөх нэрээр олж авсан эрх, хүлээсэн үүргийг өөрчлөх буюу дуусгар болгох үндэслэл болохгүй. 25
Нэрээ өөрчилсөн этгээд үүрэг гүйцэтгүүлэгч болон үүрэг гүйцэтгэгчид энэ тухай мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйгээс гарсан үр дагаврыг хариуцна. 21-р зүйл иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах. 21-1 иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно. 21-2 иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй бол эрхэн зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр хэрэгсэл эсвэл өөр хэлбэр хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ. 21-3 бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлэлгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21-2 заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ. 21-4 хуулиар тогтоосон хувийн нууцад хамааралтай мэдээг өөрийнх нь зөвшөөрлгүйгээр тарааснаар гим хойр учирсан гэж үзвэл иргэн уг гим хойрыг арилгахыг шаардах хэрэгтэй. 21-5 иргэний дүрсийг гэрэл зураг, кино дүрс бичлэгийн хайлаас хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрлгүйгээр нийтэлсэн олон нийтэд үзүүлснээс гим хойр учирсан гэж үзвэл тухайн этгээд гим хойрыг арилгахыг шаардах хэрэгтэй. 21-6 иргэний нийгэмд эзлэх байр суурьтай холбогдуулан түүнийг сурчлах зорилгоор болон сургалт эрдэм шинжилгээний ажил хэргийн хүрээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагааны явцад уг этгээдийг дүрсэлсэн эсвэл тухайн этгээд өөрийгөө дүрсүүлсэний төлөө хөл шан харамж авсан бол түүний зөвшөөрөл шаардагдахгүй. 21-7 нас барсан этгээдийн нэр, нэр төр, алдар хүндийг гутаасан эсвэл түүний хувийн нууцтай холбоотой мэдээг энэ хуулийн 520 дугаар зүйл заасан өвлөгчийн зөвшөөрлгүйгээр олон нийтэд тараасан бол энэ зүйл заасан журам нэгэн адил үйлчлэнэ. 21-8 энэ хуулийн 21-7 заасан тохиолдолд учирсан гим хорийг эдийн хэлбэрээр нөхөн төлөвлөхийг шаардах хэрэггүй. 21-9 энэ зүйл заасан эрхийг журдсан этгээд бусдад учруулсан гим хорийг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497 511-р зүйл заасан журмын дагуу арилгана. 22-р зүйл иргэний оршин суугаа газар. 22-1 иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдсан бүртгүүлсэн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно. 22-2 иргэн бүртгүүлсэн газраа байнга оршин суудаггүй бол гол төлөв амьдран суудаг. Эсвэл тухайн этгээдийн эд хөрөнгийн дийлэн хэсэг байгаа газрыг түүний оршин суугаа газар гэж тодорхойлж болно. 22-3 бусдын асран хамгаалтад байгаа этгээдийн оршин суугаа газрыг тэдгээрийн эцэг их асран хамгаалагчийн оршин суугаа газраар тодорхойлно. 23 дугаар зүйл иргэний сураггүй алга болсон тооцох. 23-1 оршин суугаа газраас алга болсноос хойш 2 жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй. Сураг чимээгүй болсон иргэнийг сонирхогч этгээдийн хүсэл дээр шүүх сураггүй алга болсон тооцож болно. 23-2 сураггүй алга болсон тооцогдсон этгээдийн эд хөрөнгөд шүүхээс эрхлэн хамгаалалт тогтоох бөгөөд тухайн этгээдийн асрамжинд байсан хүмүүсийг тэжээнд тэтгэх хуулиар тогтоосон журмын дагуу татвар, хураамж төлөх, бусдын өмнө хүлээсэн үүргийн дагуу үр төлбөрийг төлж барагдуулах зэрэг хууль ёсоор гүйцэтгэл зохиох үүргийг уг эд хөрөнгөөс гүйцэтгэнэ. 23-3 сураггүй алга болсон тооцогдсон этгээдийн байгаа газар нь тогтоогдсон тухайн этгээд эргэж ирсэн тохиолдолд шүүх шийдвэрээ хүчингүй болгож эд хөрөнгөнд нь тогтоосон эрхлэн хамгаалалтыг зогсооно. 23-4 эргэж ирсэн этгээд нь сураггүй алга болсон тооцогдсноос хойш энэ хуулийн 23-2 зааснаас өөр үндэслэлээр бусдад үн төлбөргүй шилжсэн бөгөөд бэлэн байгаа эд хөрөнгөө буцаан авахар шаардах хэрэгтэй. Уг эд хөрөнгийг аж ахуйн зорилтоор ашигласны үр дүнд олсон ашгийг нөхөн төлөвлөхөөр шаардах хэрэггүй. 23-5 сураггүй алга болсон тооцогдсон этгээдийн эд хөрөнгийг эрхлэн хамгаалагч нь бусдад худалдсан бол түүний үнийг өргөдүүлсэн, дутаасан, гэмтээсэн бол шүүх гин буруугийн шинж байдлыг харгалзан уг эд хөрөнгийн үнийг бүрэн буюу хэсэгчлэн төлөвлөхөөр шийдвэрлэж болно. 23-6 сураггүй алга болсон тооцогдсон этгээд эргэж ирсэн бол эд хөрөнгийг
эрхлэн хамгаалагч нь уг эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалттай холбогдсон гарсан зардал, хохирлоо төлөвлөхөр шаардах хэрэгтэй. 24-р зүйл иргэнийг нарс барсан гэж зарлах. 24-1 иргэн оршин суугаа газраасаа алга болсноос хойш 5 жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй болсон эсвэл амин өргөдөж болох нөхцөл байдалд алга болсноос хойш 1 жилийн турш амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаа бол сонирхогч этгээдийн хүсэл дээр шүүх түүнийг нас барсан гэж зарлаж болно. 24-2 байлдааны ажиллагаанд оролцож яваад сураггүй алга болсон этгээдийг уг ажиллагаа дууссан өдрөөс хойш 2 жил өнгөрсөний дараа шүүхээс нас барсан гэж зарлаж болно. 24-3 иргэнийг нас барсан тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрийг уг этгээдийн нас барсан өдөр гэж үзнэ. 24-4 амин өргөдөж болох нөхцөл байдалд алга болсон иргэнийг нас барсан гэж зарласан бол шүүх түүний нас барсан байж болох өдрийг уг этгээдийн нас барсан өдөр гэж тооцож болно. 24-5 нас барсан гэж зарлагдсан этгээдийн хөрөнгийг өвийн журмаар бусдад шилжүүлнэ. 24-6 нас барсан гэж зарлагдсан этгээд эргэж ирэх буюу байгаа газар нь тогтоогдсон бол шүүх урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгоно. 24-7 нас барсан гэж зарлагдаад эргэж ирсэн этгээд өвлөх болон бусад хэлбэрээр бусдад үн төлбөргүй шилжсэн бэлэн байгаа эд хөрөнгөө буцаан авахар шаардах хэрэгтэй. Энэ журмаар төрийн өмчлөл шилжсэн эд хөрөнгийг өмчлөгчд буцаан олгох боломжгүй бол үнийг нь нөхөн төлнө. 24-8 нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчингүй болсон нь тухайн этгээдийн эхнэр, нөхрийн шинээр гэрэлсэн гэрэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй.